Техник технологи хөгжсөн өнөөгийн нэгэнд бидний амьдралын хорон мөч бүр эрчим хүчнээс хамаартай болсоор байна. Яг ингэж эрчим хүчний салбар нь доктортой бие даасан байснараа бусад салбаруудад эергээр нөлөөлж цаашлаад нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой салбар юм. Манай улсын хувьд дотоодын эрчим хүчний хэрэглээнийхээ 80% дотоодын үйлдвэрлэлээр хангаж бусад 20% Орос болон Хятад улсаас импортоор авдаг. Ингэхдээ эрчим хүчээ импортлохдоо оргил цагийн үеэр хамгийн өндөр үнээр импортлон авдаг бол ачаал багтаа буюу оргил бус цагаар маш ихэн үнээр экспортлдог байна. Түүнчлэн эрчим хүчээ борлуулж буй нь үйлдвэрлэж буй өртгөөсөө бага үнээр борлуулж байгаа тул салбарын алдагдлын нэмэгдснээр 2024 оны байдлаар 270 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. За мөн салбарын хүрээнд ашиглаж буй техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа дууссан гэх мэт маш олон асуудлууд байсаар байгаа юм. Тэгвэл ихний асуудалтай танилцгаая. Өнөөдрийн байдлаар Монгол улсын суурилсан хүчин чадал 1584 МВт байна. Харин салбарын судлаачдын үзэж байгаагаар 2030 он гэхэд 3329 МВт хүрэх төсөөлтэй байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 2030 он гэхэд яг одоогийн суурилсан байгаа хүчин чадлын хэмжээгээр чадлын дутагдал бий болох болно. Тэгвэл эрчим хүчний хэрэглээ болон үйлдвэрлэлийг тусан авч үзье. 2023 оны байдлаар эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 11.4% өссөн. Харин зэрэгээрээ эрчим хүчний үйлдвэрлэл нь өмнөх оноос ердөө 4% өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн 4 жилийн статистик үзүүлэлтээс харах юм бол эрчим хүчний хэрэглээ жил дунджаар 9%, харин нөгөө талаараа эрчим хүчний үйлдвэрлэл жил дунджаар 5% өсөж байгаа үзүүлэлттэй байгаа юм. Энэ мэтчлэн ерөөдөө эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахуйц шинэ их үзүр шаардлагатай байгаа нь харагдаж байна. Ийхүү чалын дутагдлаас бий болж буй өөр нэг асуудал нь эрчим хүчний салбар нь хөрш орнуудаас хамааралтай байх нь тухайн улс орны эдийн засаг замун цаашлаа тухайн улсын аюулгүй байдал сүрэн нөлөөтэй байдаг байна. Дараагийн асуудлыг танилцгаая. Манай улсын хувьд хэрэглэгчдэд эрчим хүч борлуулахдаа үйлдвэрлэх өртгөөс илүү бага үнээр борлуулдаг. Энэ салбарын алдагдлыг бий болгохоос гадна төрд ямар нэг дарамт үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Нийт эрчим хүч хэрэглэгчдийн 90.3%-ийг айл өрхөд бүрдүүлдэг бөгөөд 1 кВц эрчим хүчийг 140 төгрөгөөр худалдаа авдаг. Харин 9.7%-ийг аж ахуйн нэгж байгууллагууд бүрдүүлдэг бөгөөд 1 кВц эрчим хүчийг 250 төгрөгөөр худалдаа авдаг. Гэвч 2023 оны байдлаар 1 кВц эрчим хүч үйлдвэрлэх өртгөх нь 266.2 төгрөг байсан. Нийт эрчим хүч хэрэглэгчдийн 90% буюу айл өрхүүд 85.4 төгрөгөөр бага үнээр худалдаа авдаг байсан. Улмаар өнгөрсөн оны 11 сард эрчим хүчний зохицуулах орноос цахилгааны терапиг шинжилэн нэмэгдүүлж байгаагаа мэдгдсэн. Ингэхдээ хэрэглээнээс хамааран сарын эхний 150 кВц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-аас 300 кВц-ийн хооронд 256 төгрөгөөр, 300 кВц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тооцож байгаа юм. Эрчим хүчний салбарын тулгамдж буй асуудал болох чарлын дутагдлыг тэгвэл хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Манай Монгол улсын эрчим хүчний систем нийтдээ 5 бүс хуваагдсан байдаг. Баруун бүс, өмнөд бүс, төвийн бүс, алтай улаастай болон дорнод бүс гэж хуваагдсан байдаг. Тэгвэл баруун бүсийн эрчим хүчний систем нь Увус, Ховд, Баян Үлгий гэх аймагуудад холбогдсон байдаг. 12 МВт-ийн хүчин чадалтай дүүргэний усан цахилгаанаас дээр суйрлан татварын эрчим хүчний хэрэглээгээ хангадаг байна. Тэгвэл тухайн бүсэд хэрэгжиж буй томоохон нэг төсөл гэх юм бол нийтдээ 90 МВт-ийн хүчин чадалтай Эрдэнэ-Мөрөнгийн усан цахилгаан станц юм. Энэхүү төсөл нийтдээ 266.5 сая $ын өртөгтэй ба 2028 онд ашиглалтанд орохоор төлөвлөж байгаа ба эхний ээлжинд 56 МВт-ийг ашиглалтанд оруулж сүлжээ залгагаар тооцоолж байна. Тэгвэл дараагийнх нь төвийн бүсийн нэгдсэн систем. Энэхүү систем нь төвийн, хангай, өмнөдийн гэхнээд 12 аймаг холбогддог. За мөн бусад системүүдээс хамгийн өндөр хүчин чадал бүхий систем юм. Энэхүү систем гэх юм бол Улаанбаатарын болон бусад аймагуудын дулааны цахилгаан станц, за мөн хэд хэдэн нарны болон салхин цахилгаан станцуудын үйлдвэрлэлээр дотоодын хэрэглээгээ хангадаг байна. Мөн энэхүү бүсэд хэрэгжиж буй томоохон хэд хэдэн төслүүд байгаа ба үүний нэг жишээ нэх юм бол 5 толгой дулааны цахилгаан станц, мөн бөөрөлчүүдийн дулааны цахилгаан станц юм аа. Тэгвэл дорнод бүсийн эрчим хүчний системд дорнод, Хинти, Сүхбаатар аймагуд багтдаг. Тус бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг төвийн бүсийн нэгдсэн сүлжээс авдаг бол тодорхой хувийг тус бүст барилах Чой болсон дулааны цахилгаан станц бүрдүүлдэг байна. Өмнө Говь аймгийн эрчим хүчний системийг өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ хариуцдаг. 2023 оны эрчим хүчний хэрэглээний тухайн бүсэд 1.6 тэрбум кВц байсан. Сүүлийнх нь алтай улаастай эрчим хүчний систем юм. Тус системд Говь алтай Захын аймагт холбогддог ба дотоодын эрчим хүчний хэрэглээг улаастай 9 бүлгийн дизель цахилгаан станцууд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна. Алтай улаастай эрчим хүчний системд хэрэгжиж буй томоохон нэг төсөл гэх юм бол Захын аймгийн Тосон Цингэл сумд хэрэгжиж буй Тосон энержи компани нийтдээ 30 МВт-ийн хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц юм. Энэхүү төсөл нь биржийн зах зээлд өрийн хэрэгсэл бүртгүүл санхүүжилтийн амжилттай татан төлөвлөснээр өнгөрсөн 2024 онд эхний блок болох 18 МВт-ийн станцыг ашиглалтанд оруулж сүлжээнд амжилттай холбоотой. Тэгвэл өмнө дурдсанчлан эрчим хүчний салбарт тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэхээр хэд хэдэн төслүүд хэрэгдэж байна. Хэрэг та бүхэн ухаан төслүүдэд хөрөнгө оруулж баялаг бүтээхийг хүсвэл Apex Capital-тай холбогдоорой.